Кино маань уг нь амар хөөрхөн кут явчихснаа нэгээ тастаад алаад байдаг. Жохон тэрний юу? Гэхдээ ийм хөөрхөн айх инех цоцох дотор үүсэх гээл маш олон төрлийн мэдрэмж төрүүлсэн кино ойрд үзээгүй нь тайлбарлаж байгаа надад ч сонирн байна уу. Ялангуяа гид цовдын хөвжчихсэн хэсгүүд бүр бас хэцүү. За ингээд цус нүж инээдэн бүтлгүүтэл дүүрэн сурчлахаа сүүлийн ангид амтрахнаар орцгоё. Этиопи киноны маань сүүлчийн анги Жиюн цочод буудлын барилгаас зөөлөн ягаан баавган тоглоом хувцастай Янжо би чамд хайртай гэд өсрөн бууж буугаар эхэлнэ. Хувцсныхаа ачаар тэрээр аюулгүй газартаж босдог. Босож ирснээ би амьд байна гэд сэр хаваар нэг орлоод энэ хүртэл явчихад хамаг зомбинуудын идэж болох нь дутцтэй Жиюнгой. Дэш харуул Аарон Пак зомбинуудыг шалан дээрээс нь шийдэж амьд үлдэхийн тулд маш их тэмцэж байгааг харав. Энэ хооронд хүн алхахын донд туссан юм шиг хідэн харамнууд нийлцээд турхан Янжууг маань алах гээд араас нь хөөцөлддөг. Ганц хоёр зомби цааш нь харуулснаас солио өвчин тусц юм уу хайшин бүр заяо. Гэтэ энэ хэсэг үнэхээр эвгүй санагцсан. Амьдарч арсыг чинь өвчөөдөг гээд араас нь хөөгөөд идэг за. Зомби нас биш баг амьд хүнээс айх хэрэгтэй байх нэ. Янжуу цогтож явж байгаад хоосон галт тэрэгний тэргэнд ороод цогцсонч тэд яг үнэрч нохот шиг араас нь мөсгөж ирдэг. Тэрээр вагон дамжиж гүйсээр эцсийн тасалгаанд ирэхэд зомбинууд өөдөөс нь ногтдог. Ингээд зомби болон танхаа этгээдүүдийн бүсэлтэд оров. Нөгөө талд цэргийн багийнхны маань ачааны цахилгаан шатаар бууж осолтолгүй үлдсэн өрөө зомбигоор дүрчээ. Зарим нь өрөөний шилэн хаалгыг тэрвэрч бүлэг рүү дайрахыг оролдож байгаа зомбинууд эсрэг толтноо. Манай охин маань нэг зомбиг иргэдэг сандал дээр суулгаад нисэж өгөх гээд барилгаас нисгээд байдаг. Ингэж байгаа Жиюн амьд байгааг харан хөлн газар өрөхгүй баярлнаа хөөрхий манай охин. Замдаа Жиюн найзуудаа аврах арга замыг хайсаар байна. Удалгүй тэрэнд санаа төрж бүгд намайг анхааралтай сонс гэж байхад Какко амар баяртай гараараа татлаж зэнтэр цаанаас нь зомбинууд барыг цөмөрч орч ирэх гээд тахцсан. Ингээд эвдэрсэн лифтний утсыг ашиглан гудамжинд онголцсон ачааны машинд бэхэлдэг. Мөн аюулгүй буух бүсийг бий болгохын тулд ачааны машинаас матрас цуглуулдаг. Тэгээд матрас нь бэлэн чах шиг тий. Түүний зааврын дагуу баг нь тактикийн фантазиг ашиглан доошоо буулгаж эхлэв. Инхогийн маань бяцхан зүрхэн чичрээд хүлсэн зутгаад амьсгалаа авч гаргаад надад жоохон бэлдэх цаг хэрэгтэй байна. Гэтэл нөгөө багийнхан түлхчихнэ. Ингээд орилсоор замдаа ухаан алдад сэрээд хэдэн секундын газар хил юм болно доо хөөрхий. За ингэх зур нөгөө мэдрэл муутай хар юмнууд эцсийн тасалгаа руу орох хаалганд ойртож чамайг ална гэд явж байтал хаалганы урд яг Янжуугийн урдаа гэрэлтэй шар малгай байдаг. Олсон хүний олд шүү гэд үлэн царайлаад нөгөөтхнийхөө гэрлийг хасаагаад нүд нь улаанаараа эргэлдээд нөгөө хаалгыг нээтэл зомбинууд байлгүй яах вэ? Гинэг гэдэг нь тэгсэн манай хөөрхөн Жисүү ихч маань тасалгаандаа сэмээрхэн ороод ачааны хэсэгт гараад нуугчсан л юм байна лээ л дээ. Энэ мөчийг ашиглан Янжуу цогттол гинэт хаанаас ч юм сүнс шиг галтэрний үйлчлэгчийн дүрмд хувцсан өссөн эмэгтэйтэй тааралддаг. Эмэгтэй түүнийг толгойг нь тасцсан цогцоор бүрхэгдсэн цус тонглоор дагуулж явна. Нөгөө талд нэгээрээ барилгаас матрасан дээр буусаар Сужууны ээлж болоход Гён шиг маань би чиний арыг баттаа хайртай зүг гэж мэгээд чихэн дээр нь цэцэг ургуултал гинэт хүсэндээ ялуураад байгаа юм гэж загнуулдаг та хөөрхий. Ингээд бүгд буусаар 10-ны ээлж болоход Ким түнд өөрийнхөө сүлжээ буух боломж болох фантазиг өгөөд явахыг уриалан өөрийгөө золиослно. Яагаад ингэвэ гэвэл гартаа зомбид хацуулчихсан юм байна л да. Тэгээд талбар маш хурдан тархсан байна. За энэ гүнгэлтэг драма хэсэг шүү за. Багийнхан яаж буухыг нь асуудал тэрээр нүдэн нулимс дүүрэн зомбид хацуулсан гараа өргөж үзүүлдэг. Манай инхоо гэж хөндлөн уянгийн халил сүйдгээд амжилт гээд гараа ижилхэн өргөдөг. Ямаач аяйгуу галзуу залэг гээд станцаараа сүүлийн үгээ хэлээд цааш ордог. Багийнхан Кими халдварыг удаашруулахын тулд бууж ирээд арх ууж байхыг гуйсан ч тэр татгалзав. Хитрхи оройтсон гэдгийг мэдж байгаа бөгөөд тэднийг ахлагчийнхаа хувьд үргэлжлүүлэх сүүлчийн тушаалаа өгдөг. За энэ л яг зинхэн гүнэлтэх хэсэг юм байна.
За дахиад нөгөө талд галт тэрэгний сүнс шиг ихч маань Юнжугийн дүнгууд сая цогцсон ирчүүд нь энэ дотор байгаа толгоон тасарсан байгаа цогцнуудын аллагуудыг үйлцэн гэж хэлв. Тэрээр Юнжуг офисын өрөөнд хорогдож хоол хүнсээр хангаж орон зайг нь аюулгүй байлгадаг. Үзэгдэл шилжихэд үүр цайн нар мандаж эхлэхэд багийнхан минивэн тэргээр суусогийн буудлын руу явв. Харин машинд суусан хүмүүс донд төрөвч гэм байхгүй байх. Бөгөөд чимээгүй хүн багаасаа нуугдан халдсан байв. Яг энэ үед зомби болон хувирсан Ким барилгаас нисэн буваа гэж. Кёнсиг хэсэг зуур эргэлзэж Кимийн цэргийн өдрүүдийн сайхан сэтгэл гаргаж байсан дурсамжуудаа дурсан. Тэрээр цэрэгт түүний аав нь байж үргэлж санаа тавин хоолоо хуваад гутлыг нь тосолж мөнгө өгдөг байв. Энэ үед Ким түүн рүү дайрах гэж байтал Кёнсиг толгоор нь будаж зовлонгон тусганаа. Юу за яг эморх гэдэг шүү. Бүү аллаа явчихсан гинт ингээд онгоолуулж харж байгаа хүний сэтгэл санаа хідэн янз болоод байна шүү. За Юнжу маань утас олоод ээж рүүгээ залгадаг. Тэд хоёулаа амьд байгаадаа сэтгэлээ уйлалтан хуваалцдаг. Утасны дараа Юнжу үйлчлэгч эмэгтэйн санд болгосон хоол тусламжийг талархан хүлээж авав. Юнжуг олохоор шийдсэн Жиюн гэр бүлээсээ салж байгаа буудлын руу нь явв. Тэрээр ундаг дуугаар буудлын дээр хурж ирээд түүний нэрийг хасгарч түүнийг хайхрамжгүй чимээ гарган хайж байгаа нь ойролцох зомби нарын харлаг татдаг. Тэдэнтэй тулалдаж тэр урагшаагаа зүтгэсээр л байна. Энэ хооронд Юнжутэй эмэгтэй цогтох замыг олохын тулд хаалтыг онгойлгож байхдаа нуугдж байхыг түүнд хэлв. Түүний гисны дараа Юнжу эмэгтэйн дууг сонсоод түүний нэрийг дуудан гүйж гарав. Тэр цэрэг ойртож байгааг олж хараад түүнийг Жиюн гэж андуураад нэмсэглэхэд түүн рүү дайрах үед энэ нь зомби болохыг ойлгов. Яг цагтаа Жиюн ирж зомбиг будаж түүнийг аварна. Яг ихний анги дээр Юнжугийн хүзүүн дээр зомбины нүд наалддаг штэ. Бүх зүйл дуусах тийшээ хандах тийшээ хандж буймэт яг үүнтэй адил дахиад зомбины нүд наалтдаг. За ингээд сэтгэлэн тайвширсан Юнжу Жиюн хоёр дахин нийлж бие биенээ тэрв. Сүүлийн ангидэл уулзах байсан юм бэ штэ. Гинэт өөр бүлэг зомби ойртож ирэв. Тэднийг халдлаад өртгөхөөс өмнө Жиюны баг гарч ирэн зомбинуудыг буудаж хоёуланг нь гайхшруулнаа. Үүний дараа тэднийг явахаар бэлдэж байх үед Юнжу нөгөө өөрийг нь аварсан сүнс шиг эмэгтэйг хүлээхийг шаарддаг. Ингээд Инхо Жиюн хоёр үйлчлэгчийг хайдаг. Гэсэн ч Инхо үйлчлэгчийн дүрэнд хувцсамссан толгоогүй биеийг олж харна. Мөн Юнжугийн дурдсан ижил нэртэй шошго ингэрт нь байдаг. Тэр эмэгтэй 10 цагийн өмнө нас барсныг мэдээд Жиюнд чимээгүйхэн мэдэгдэнэ. Тэд Юнжугийн сэтгэлийг эвдэхийг хүсээгүй тул үйлчлэгч нь төрүүлээд явлаа гэж худлаа хэлв. За би бүр мэдээд байсан байхгүй юу? Нэг тийм сүнсэрхэг яриа мараа амар сонин ер нь жоохон бүр нэг зингүүцсэн юм шиг тийм сонин мэдрэмж төрөөдсөн байхгүй юу? За тэгээ энэ зомби цуралтчаад юу ч болоод байгаа сүнс барыг Юнжуг авраад байгаа мó мэдгүй. За ямар ч байсан ингээд Юнжугаа аваад өртөөнөөсөө бүгд гарнаа. Тэд нар мандахад хотын дондор машинаараа явж байхдаа амьд үлдсэн хүмүүсийг энчон бомбдод цугларахыг уриалсан радиогоор олон нийтэд зарлахыг сонсдог. Тэд амьсгаа авахын тулд хам орны гүүрэн дээр зогсно. Байшингууд болон хотын иргэн тойронд гарч буй утааг хараад Юнжу Жиюн руу харан тэд дууссан хэсгийг чимээгүйхэн асууна. Жиюн түүний гараас атгаж юу ч болсон тэрч байтугай дэлхий хэвээрээ байсан ч түүнийг хизээч явуулахгүй гэдгийг хэлнэ. Дараа нь тэр түүнийг үргэлж хамгаална гэж амлалдаг. Тэр түүний оронд түүнийг хамгаалах болно гэж хариулж амьд үлдсэн зовлонтой аяллахаа талаар өгүүлнэ. За ингээд дэлгэцэн дээр хүснэгт гарч ирнэ. Яг тоглоомын эцсийн левел шиг Юнжу 59 зомби алсан бол Жиюн ердөө 9 зомби алсан байна гэхгүй. Нэг амар бахархалтай те. Гинэт голын өөр нэг гүрээр дэлбэрэлт болно. Инхо тэдний энэ зовлон зүдгүр дуусаагүй байгааг багийнханд анхааруулна. Багийнхан фургон руу гүйж эхлээд Инхогийн гэр бүлийг шалгахаар шийднэ.
тэднийг үйл яллыг нэмсэглэн хөдөлж байх үед тэдний эргэн тойронд хот шатаж зомбигоор дүүрсэн эмх замраагүй хэвээр байна. За Нитопагийн төгсгөлийн анги нь 2 дугаар бүлэг байгаа гэдгийг илтгэж гин гэж би үзэж байна. Ер нь төгсгөлийн хэсгүүд ялангуяа тэр хам мөрний гүрэн дээрх дэлбэрэлт за Хёгийн одоо болоогүй байна гэсэн үгс. За мөн энэ зомбийн дэгдэлт намжих нь ер нь хол байгаа гэлтэх цаага бөгөөд 2 дугаар бүлэгч байж магадгүй. Халдварын гарал үүсэл, за амьд үлдсэн бусад хүмүүсийн хувь тавилан, за мөн станцын алган ард байгаа бүлэглэл, за Ёнжуу тусалдаг нууцлаг эмэгтэйн жинхэнэ дүр төрх гээд хариулт агуу хийтэд асуулт бол цааш үргэлжлэх боломжийг нэмэгдүүлнэ. Энэ бүлэг бол амьд үлдэх дараагийн үе шатанд хэрхэн шилжих нь тодорхойгүй хэвээр байна. За ямар ч тач энэ бүлэг happy төгслөө. Энэ хүртэл анхны маань кино тайлбарыг сонссон та бүгдтэй баярлалаа. За өшөө илүү олон тайлбар сонсохыг хүсвэл саба дараарай. За ингээд дараагийн кино тайлбараар уулзлаа. Баяртай.